Тэр эдийн засаг анхааруулan санхүү эдийн засгийн сургуулийн багш профессор доктор Дэлгэр сайхан их нартай бид өнөөдөр болон 97 хоногт 97 хоногч гэх юм байхгүй ирэх маш олон 7 хоногийн хугацаанд анхаарал татахаар ийм сэдвүүдийн талаар ярьж байгаа. Хамгийн давхан студид тавтан мөрлөн. Баярлалаа. За яхааргүй хагас сайн бүтэнсэн өдөр гэдэг амралтын өдрүүдийн хамгийн чухал сэдв бол Иран руу хийсэн одоо Израиль Америкийн дайралт болж байгаа шиг байна л та. Манай монголчууд одоо сошиал дээр харахад бол нэлээд хөөрсөн маягтай аль нэг талд нь орсон маягтай байх шиг байна. Гэхдээ нэг анзаарчихсан зүйл гэх юм бол энийг яахааргүй бид нар Монгол улсад яаж нөлөөлөх юм? Монголын одоо эдийн засаг болон бизнес эргээд хүн ам амжиргаанд яаж шууд болон шууд бус утгаараа нөлөөлөх юм гэдэг бас давхар харж байх хэрэгтэй болвол тэгэхээр зүгээр нэг асуултны үгээр одоо энэ зөрчил бол мэдээж хүмүүс Израиль Америкийн талаас нь хараад байх шүү. Гэхдээ энэ маань үндсэндээ нөгөө Америк хятадын стратегийн одоо өрсөлдөөн зөрчил худалдааны дан гэдэг утгаараа явж байгаа бах. Тэгэхээр яг энэ Иранд болж байгаа одоо зөрчил хизээ Монголд одоо нөлөөлж эхэлнэ гэж юу н харж байна. Яг тэгэхээр энэ маань хятадын хариу үйлдэл үүсгэснээр нөлөөлж байна уу эсвэл одоо яг нефтийн үнээр давхар нөлөөлж эхлэх болов. Ерөнхийдөө зүгээр та бүхэн энийг төр зургийг нь яаж харж байна? Одоо ер нь яг хоо энэ бол томоохон зөрчил учир шалтгаан нь бол нэдээд холоос ихтэй гэдгийг л бид мэднэ. За Израиль Америкийн талаас бол 1960-аад оноос эхлээд Арабын ертөнцийн нөлөөллөө нэмэгдүүлэхийг хичээж ирсэн. За тэрний нөгөө талд нь зогсож байгаа гол хүч бол мэдээж хэрэг өнөөгийн төвшөнд бол бүгд найрамд Хятад улсын дэмжлэгтэйгээр Иран улс Арабын ертөнцийн гол сөрөг тоглогч болж ирсэн. За энэтэй холбоотойгоор зөрчил эхэлсэн. За энэ дээр таны хэлсэн бидний дэмжигчүүд дээр бол тэр тустай асуудал. Ямар ч тач Иран бол том эдийн засагтай өөрөө нэг 400 орчим тэрбум долларын эдийн засагтай. За цагтаа бол 6-700 тэрбум байсан. За эдийн засгийн 20 гаруй хувь дээр нь нефт энергийн гол нөлөөлөл байдаг. За бүгд найрамд Хятад улсын зүгээс хийж байгаа мэдээллүүдийг харуул нэлээд хүчтэй дэмжлэг Ираны талд бат зогсох юм байдал харагдаж байна. Энэтэй холбоотойгоор нөхцөл байдал ямар хугацаанд өрнөх вэ гэдэг л бидний гол асуудал. Богино хугацаанд бол энергийн зах зээл дээр буюу нефтийн зах зээлд нөлөөлнө. Энэ ч гэсэн сүүлийн 2 өдрийн нефт болон алтны хөдөлгөөн, за зарим индексийн хөдөлгөөнүүдээс бол харагдаж байна. За ормозын хоолой гэж ярьдаг те. Тэрнтэй холбоотойгоор нефтийн зах зээлийн нэг 5.1 20 гаруй хувь нь тэр хоолойгоор дамжиж идэг. Өдрийн нийт нийлүүлэлт нь ер нь 20 гаруй сая баррел тэргээр гардаг. Хэрвээ тэр хоолойг одоо Иранууд хаагаад эхэлсэн хаалтантай холбоотойгоор нэг энэ хэмжээний нийлүүлэлтийн зах зээл рүү орж ирэх цугн зогсон богино нөлөөлөл нь энэ. Монгол улсын хувьд бүгд найрамд Хятад улс Америк нэгдсэн улсын сөргөлдөөн аль түвшиндээ очих вэ гэдгээс шалтгаална гэж харж байгаа юм. Нэгдүгээрт энэ сөргөлдөөн ямар хугацаатай өрнөх үү? Америкчуудын хүлээж байгаа нөгөөдлөө хүлээж байгаа шиг Иран дахь дэглэмийг өөрчлөөд за цаашаа явах уу эсвэл хуучин дэглэм нь энийг эсэргүүцэж урт хугацаанд тодорхой олон сарын хугацаанд зогсож чадах уугүй юу гэдэг асуудал дээр л гол асуудлын зангилаа гарах юм болов уу гэж харж байгаа юм. Хэрвээ урт хугацаанд үргэлжлэх юм бол үнээс улбаалаад Америк болон бүгд найрамд Хятад улсын хоорондын сөргөлдөөн за нөгөө эдийн засгийн дайн нэлээд хүчтэй болох бах. Энэ нь Монголын эдийн засаг руу бидний гол экспортын бүтээгдэхүүнүүдийн үн гарцаар дамжсан нөлөөлөл болж орж ирэх бах. Ангаар эрхмүүдүүд ер нь гол үндэсгийг яаж харж байна? За яг Монгол улс маань одоо ингээд дэлхийгээс хамаарж байгаа хамаарлаг миний бодлоо шүү. Шууд дэлхийтэйхээс илүү одоо Хятадаас тийм ээ хэрхэн дамжиж нөлөөлөл нь орж ирэх вэ гэдгийг л одоо илүү харах хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. За тэгэхээр яг өнөөдрийн хувьд бол Хятадууд ямар арга хэмжээ авах тийм ээ Хятадын эдийн засагт хэрхэн шууд нөлөөлөх нь тодорхой биш байна. За яг өнөөглөө бас ингээд түүхийн нефтийн үн одоо маш одоо дэш өссөн байна. За тэгтээ бас буцаад унсан байна. Ер нь бол энэ одоо commodity үнийг бол ойлгох байгаад байгаа сүүл үед. Хуучин бол одоо ингээд дэлхийн эдийн засгтаа тийм ээ дэлхийн одоо ирээдүйн төлөвтэй шууд хамаарч явдаг байсан бол сүүлийн үед ингэ одоо хамгийн ихний жишээ бол тэр мөнгө байна. Silver тийм ээ. Мөнгөн дээр жишээлбэл одоо дэлхийн нийт эдийн засгийн төлөвлөхөөс илүү одоо том банкуудын хоорондох фьючерс арилжааны тулгаан болчиход байгаа. За тэгэхээр өнөөдрийн энэ одоо түүхийн одоо нефтийн үн тийм ээ
нэг 70 орчим байснаа 85 хүртэл өсөөд буцаа 78 хүртэл унж байгаа нь яг энэ нефтийн одоо зах зээлийн төлөвтэйгээ холбоотой байна уу? Эсвэл бас энэ дэлхийн том банкуд тийм ээ фьючер зах зээл дээр бие биенээ одоо хорлох гэдэг юм уу тийм ээ бие биенээсээ эсвэл нэгнээсээ илүү их ашиг олох гэдэг юм уу? Ийм тоглолт яваад байгааг нь ойлгохын аргагүй болчиход байгаа. Санхүүгийн зах зээл маш урт өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр миний хувьд юу гэж харж байна гэхээр одоо мэдээж одоо Ирантай холбоотой тийм ээ Ормосын хооллоотой холбоотой хятадын зах зээл дээр маш том шок үүснэ. Одоо хятад бол нийт хэрэглээнийхээ нэлээдгүй хувийг Ормосын хоолоогоор дамжуулж булангийн улсуудаас авдаг. За тэгэхээр өнөө өглөөнөөс ахуулаад энэ Ормосын хоолойны асуудал яригдж байна тийм ээ. Тэгэхээр энэ бол хятадын эдийн засгт маш том нөлөө үзүүлнэ. Тэгэхээр хятад үүнд хэрхэн одоо хариу үйлдэл барих гэдгээс Монголын эдийн засаг хамаарна гэсэн үг. Тэрнээс Монгол шууд Ормосын хоолойтой юм уу, шууд Ирантай юм уу тийм ээ, шууд Персийн булангийн улсуудтай холбогдоод байгаа зүйл байхгүй. Тэгэхээр одоо бид манай хамгийн том худалдааны түнш, одоо манай нийт экспортын 90-тэй шувыг авдаг хятад ямар хариу үйлдэл үзүүлэх үү гэдгээс л Монголын эдийн засаг шалтгаална. Маш жижиг эдийн засаг. Тийм болохоор одоо нөлөө нь одоо юу гэдэг юм тийм ээ, маш жижиг юм унах эрсдэлтэй, эсвэл маш жижиг одоо бид нааштай одоо үний өөрчлөлт гарах юм бол эдийн засаг маш сэргэх боломжтой гэсэн үг. За тэгэхээр яг өнөөдрийн хувьд одоо хятад Ормосын хоолойтой холбоотойгоор тийм ээ Ирантай холбоотойгоор ямар эдийн засгийн болоод улс төрийн арга хэмжээ авах гэдгээс Монголын дараагийн 3 сарын 6 сарын 1 жилийн эдийн засаг хамаарна л гэж харж байна. Нөлөөлөл Бээжингийн хариу үйлдэл хамгийн чухал нөлөөтэй гэж харагдаж байгаа. Тэгэхээр таны хэлдэг бол бас яг тийм л Ормосын хоолой бол дэлхийн газрын тосны гол судал болоод явждаг. Тэр судлан чангарах тусмаа хятадд одоо үйлдвэрлэлийн зардал нь өсөж байгаа. Тэгэхээр хятадын зардал өсөх тусам Монголын одоо импортын үн нэмэгдэх. Тэгэхээр энэ бол нэг талаасаа монголчуудын хувьд бол геополитикийн мэдээ биш, нэг ёсондоо бол инфляцийн татвар эсвэл одоо махны инфляц маягтай гэж ойлгож болохоор байх нь шүү дээ. Энэ зүгээр ер нь үүсэд байгаа нөхцөл байдалтай холбоотой хүмүүсийн одоо илэрхийлж байгаа байр суурийг сонсоход ер нь орхигдож байгаа сэдв байна уу? За яг ер нь энэ дээр бид нэр за геополитикийн тэр томоохон сөргөлдөөний дунд Монгол улс бол тодорхой өөрийн гэсэн байр суурьтай, бид бол жижиг улсын хувьд тодорхой байр суурьтай байх ёстой. Энэ дээр иргэдийн тэр чөлөөтэй хоолойгоо илэрхийлж байгаа байдал болон хууль мэдээллийн байгууллагуудын дүгнэлт бол өөрсдийнх нь тэр эрхийн асуудал гэж харж байгаа. Гол асуудал нь миний хувьд энэний ард жишээ нь Америкийг зөвтгөх ч юм уу, Израиль Америкийг зөвтгөх, Ираныг зөвтгөх тэрний ард бол ерөөсөө гол бодлогын нөлөөлөл нь юу байх вэ гэдгийг л харах хэрэгтэй. Дэлхийн геополитикийн хуваагдал нь өнөөдөр Монгол улсад яаж нөлөөлөх юм, жижиг эдийн засгтай улсуудад яаж нөлөөлөх юм. Иран бол Монголтой зөвлөхгүй томоохон эдийн засгтай улс, хүн амын тоогоор 80 орчим саятай те орхит орондын томоохон улс гэдэг нь харагдж байна. Энэ улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал улс төрийн дэглэмтэй холбоотой юм хүчтэй шахалтууд орж ирж байхад Монгол улс өнөөдрийн дэлхийн геополитикийн хуваагдлын дунд бид яаж өөрсдийгөө бие даасан байдал, тусгаар тогтнол эдийн засгийн аюулгүй байдлаа хадгалах вэ гэдэг дээр томоохон сургамжтай юм үйл явдлууд сүүлийн Украинаас ихтэйдэл болоод байгааг л бид анзаарах ёстой. Ардчлалыг дэмжиж байгаа, дэглэмийг өөрчлөж байгаа нь сайн зөв гэж яриад байгаа хүмүүсийг бол буруутгахгүй. Ямар ч тач миний харж байгаагаар бол улс орны тусгаар тогтнол бүрэн бүтэн байдал руу ингэж шууд халтан довтлох гэдэг бол жижиг улс орнууд дэлхийн нийтийн бол дэмжих ёстой энэ сэдв бол биш. Зөв нөгөө талд нь бол яг дэглэмийн асуудал яригдаж тэнд олон хэдэн 10 сая хүн буруу дэглэмд амьдарч байгаа, тэрнийг өвхлэн зөвшөөрч чадахгүй байгаа байдлыг нь бол харж болно. Гэхдээ ер нь геополитикийн хувьд бол томоохон гөрнүүдийн сөргөлдөөн дунд жижиг улсууд л дандаа хохирсон ийм түүх дэлхийн нийтийн хувьд өмнөх хэдэн зуун жилийн хувьд байж байсаар ирсэн. Тэрэн дээр нь бид нар анхаарах хэрэгтэй юм болов. Тэрээс бидний нөгөө ярьдаг муур дайнд хөөрнө гэдэг шиг тэрэн зөв энэ зөв гэхээс илүү энэ улбаа явж Монгол улс дээр хэрхэн яаж бууж болох вэ гэдэг ийм асуудал Монгол гэлтгүй бусад тэр булангийн орнууд, бусад дэлхийн жижиг эдийн засагтай хөгжиж байгаа орнууд энд яах вэ гэдгийг нь геополитик бодлогын талаасаа бид харуулж зүйтэй юм шиг байгаа. Өнөөдрийн хувьд бидний гол харж байгаа онцгой бол эдийн засаг байна. Эдийн засаг бол Монгол улсын хувьд чухал асуудал мөн ч гэсэн түүнээс давсан асуудал нь бол энэ дээр Монгол улс ямар байр суурьтай байх вэ гэдэг асуудал дээр бид нар илүү анхаарах нь зүйтэй болов уу гэж харагдаж байна.